Байнгын ороогоор энэ хуулийн төсөл хилцэх хэсгээр гишүүн саналаа хэлж байна. Хамгийн түрүүнд 2015 он санагдчихээн. Тухайд би ерөнхийлөгчийн зөвлөхөр ажиллаж байхад маш бат судлаач байлуу те. Яг иймэрхүү агуулгатай хуулийн төсөл орсон. Байнгын хорон дээр бол бутсан. Энэ үйл явц давтагдаж магадгүй. Гэхдээ өнөөдөр нийгмийн байдлыг харахаар одоо иргэдэх юм уу та. Энэ хүмүүс маань их хурлын гишүүдээр хариуцлага ёс зүй нэгж байгаа юу нэгж байгаа. Манай гишүүдийн ярьж байгааг сонсоход бол энэ үндсэн хуулиар барьсан зөв зүйтэй асуудлуудаа бас нөгөө талаас нь тавьж шít. Тэгэхээр зарим нэг нь энд нэг халдшгүй дархан байдалтай шигдэх гээд байгаа юм шиг, зарим нэг нь шударгаас тогтоох гэж байгаа юм шиг ингэж ийм хоёр талцал үүсээд байна. Зөвхөн миний ажиглаж байгаа. За өнөөдөр жишээлхэд байнгын хороогоор дараа нь чуулган дээр гишүүд өөрийнхөө байр суурийг хамгаалаад саналаа өгнө. Тэгээ энд нь энийг нь байр суурь нь битээ халтаач. Их хурлын гишүүд өөрийнхөө итгэл үнэмшил судалсан хүрээндээ саналаа өгдөг шүү дээ. Зарим хүн нь одоо энэ хууль батлагдах юм бол эмзэг сэдвэн хөндөгдөхгүй тойроод байгаа юм шиг, ийм байдалд орох гээд байгаа юм шиг. Зарим нь батлагдах юм бол тэдгээр хүмүүсийг тойруулаад бахан хангах гээд байгаа юм шиг. Ийм уур амьсгал бүрдээд байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгээр битээ тэгээч. Энэ хэдэн гишүүд ийш тийш нь битээ чирээч гэж. Санаатаа санаандгүй одоо энэ мэдээлэл өчи явсаар бод энэ рүү ирж байна гэдэг. За одоо байж байгаа энэ эгүүлэн татах гэдэг юм уу төдөлзүүлэх хуулийн хүрээ нь бол уг нь хангалттай. Харамсалтай нь одоо манай эрх баригч нарын ялангуяа энэ гишүүдтэй асуудал ургуулсан гишүүдэд оруулж ирээд хариуцлага тооцоод ингээ явахгүй байгаа улмаас л одоо ийм гарч ирээд байгаа шин. Миний ойлгож байгаагаар бол тэгээ энэ байж байгаа хуулийн механизм нь явахгүй болохоор дараачийн арга хэрэгсэл буюу одоо янз бүрийн одоо гарцуудыг хайсан ийм өсөлтөд төсөл нь орж ирсэн болов уу гэж харж байна. За ингээ нарийн хуулийн заалтуудыг орж харахаар дэмжихэр зүйлүүд байна. Дэмжиж болохгүй зүйлүүд байж. Тэгээ энийг задлаад ярих юм бол цаг хугацаа бас хүрэхгүй байж магадгүй. Хамгийн энгийн жишээхэд гишүүд тангараг өргөөл гишүүн багхгүй. Жагсаалтын хойно тойрох нь яг адилхан. Гэтэл намын жагсаалтаар орсон гишүүд намын дарга гэдэг нь намын хяналтын зөвлөөр ороод татагдчих ийм харагдаж байгаа. Жагсаалтаар сонгогдсон гишүүний хувьд хэлж байгаа юм биш. Энэ бол өөрөө гишүүн болсон хүний үндсэн эрхэнд ингээ халдаад явчих маягтай. За бусад юм би сайн мэдэхгүй. За түрүүн нэг гишүүн бас хэлж гин. Та 1 минут сонгоод өгөөрэй. Энэ үндсэн хуулийн 26-га түүний нэг дотор ерөнхийлөгч их хурл засгийн газар гэдэг нөгөө эрхүүдийн хууль санаачлал эрх. За Ханбаатар гишүүнд баярлалаа. Тэгэхдээ яг одоо үндсэн хуулийн нэг дэг журмын хувьд бид нэг юм дээр эргэлзэх юмгүй юм шиг байгаа маа гишүүнэ. Юу вэ гэхээр 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 29-ийн 3-ыг тодруулсан. Бас дахиад нөгөө хууль зүйн хэлгээр гипотез бичсэн байхгүй юу? Ямар гипотез бичсэн бэ гэхээр үндсэн хууль зөрчсөнийг цэц тогтоовол эгүүлэн татна гэж. 1992 онд бол тийм зүйл байгаагүй. 29-ийн 3 маань. Ямар зүйл байсан бэ гэхээр гэмт хэрэгт холбогдсон асуудыг улсын их хурлын чуулганаар хилцэж бүрийн эрхийг төтгөлзүүлэх шийдвэрлэнэ. Энэ бол ихтэй энэ хуулийн төсөлд бол хамаагүй байгаа юм шүү. Тэр төтгөлзүүлэх хэсэг асуудал. Улсын их хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлснээ тогтоовол түүнийг эгүүлэн татна гэж 92 онд байсныг үндсэн хууль зөрчсөнийг тогтоовол эгүүлэн татна гэж 92 оноос ялгаатай нь 19 онд биччихсэн. Энэ өөрөө шинэ дэг журам үйлчилж байгаа юм. Яг энэс үүдэлтэйгээр улсын их хурлын хуулийн хувьд нөгөө цэцгийн шийдвэрийг чи хилцэх юм уу юу гэдэг байдлаар одоогийн улсын их хурлын хууль маань бас үндсэн хуультайгаа зөрчилдсөн байгаа юм билээ. Тийм учраас энэ хуулийн төсөл тодруулж орж ирж байгаа. Хууль санаачлах хүрээ хязгаарыг та бас сая дурдлаа. Үнэ. Үндсэн хуульд 19 он тогтоосон боловч эсэргээрээ одоо бол ямар ч хүрээ хязгаар байхгүй байгаа юм билээ улсын их хурл дээр. Улсын их хурлын хуулинд ерөнхийлөгчийн хүрээ хязгаар бол. Ягаад гэвэл хоригтой холбоотойгоор мэдээж хэрэг авсан. За бас нэг зүйлийг бид бүхэн бас санах хэрэгтэй. Энэ нь Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж юм хууль байдаг. 2010 оны. Энэ хуулинд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээ хязгаарыг тогтоож өгсөн байдаг.
ерөнхийлөгчийн бас үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулахтай хүрээ хязгаар бас энэгээр зохицуулагдаж байгаа. Улсын хурлын гишүүдэд одоо өнөөдрийн оруулсан байгаа шиг энэ хуулийг үндсэн хуулинд бичиж гэвэл улсын хурлын гишүүнд бас энэ хязгаарлагдсан байгаа. 2019 онд энэ 29-ийн 3 дахь нэмэлт өөрчлөлт хаанаас орж ирсэн бэ гэдгийг та бас нэг судлаад үзвэл яг та нэг асууж байгаа зүйлийнхаа хариултыг тэндээс авчгаар байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хуулиар улсын хурлын гишүүн бол үндсэн хуульдаа ийм зүйл оруулах эрхгүй. Харин энэ эрх нь хинд байгаа вэ гэхээр засгийн газар ч ийм эрхгүй. Зөвхөн Монгол улсын ерөнхийлөгчөд энэ эрх хадгалагдаж байгаа юм. Түрүүнд Аваа сүрэн гишүүн бас дурдж байсан. Бид нар энэ эрх зүйн орчныхоо хүрээнд эдгээрийг авч үзэхгүй бол цоо шинээр одоо хин нэгэн юм зохиож байгаа биш чи Монгол улсын үндсэн хуулийн л дэг журам шүү дээ. Тэр хүрээнд л 92 оноос хойш одоо ч гэсэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа энэ дэг журмаар бид бүхэн ярьж байгаа юм. Тэрнийг эгүүлэн татах гэдэг юм байдлаар биччихсэн. Бусад улс орнуудад эгүүлэн татах гэдэг нь бол өөр хэлбэртэй. Тэгээд тийм ч учраас нөгөө императив мандатын хувьд, чөлөөт мандатын хувьд бид нар харьцуулахаар өөр жишг гарч чаддаг юм. Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг бас их хурл маань хилцэхгүй. Гэхдээ энэ зөвхөн нөгөө 66-гийн 2-ын 3, 4 буюу үндсэн хууль зөрчсөн хэсэг, эгүүлэн татах хэсэг асуудлыг бол энэ ламжуугаан мэдээллийн дагуу 1995 он Монгол улсын үндсэн хуулийн цэц шийдээд тэр үеийн их хурлын хуулийг хүчингүй болгож исэн юм байлээ тогтоолоор. Өөрөөр хэлбэл 66-гийн 2-ын 3, 4-тэй холбоотой үндсэн хууль зөрчсөн хэсэг асуудлаар дүгнэлтийг нь хилцээд байхаар хууль биччихсэн чинь ламжуугаан мэдээлэл одоо тухайн үед бол өргөдөл гэж явсан. Өргөдлийн дагуу үндсэн хуулийн цэц хянж үзээд тогтоолоор дундсуулаар хэлцээд их хурл руу оруулсан. Улмаар 95 оны 02 гэдэг тогтоолоор энэ бол үндсэн хууль заасны дагуу зөвхөн нөгөө шийдвэрүүд буюу 66-гийн 1-ийн 2 дахь асуудлуудыг л үндсэн. Тэгээ яг хуу асуулт гэхээс илүүтэйгээр ийм одоо давхцлууд гэх юм хүрээ хязгаар руу нь халдаад орцсон бол энэ бас ингээд маргаан болгох юм шүү. Гарц байж яагаад болохгүй юм бэ? Тухайлбал энэ хуулийн төслийг бас сайжруулад ийм хуулийн төсөл байж болох ёстой гэсэн гишүүд энэ зөндөө шүү дээ. Тэгээ энэ гишүүд эрхийг аваад өөртөө санаачлалд явчих болно шүү дээ. Энэ санаачлал өгөөд ажлын хэсэг нь одоо ингээд нийлээ явчих болно. Тэгээ ийм хууль явъя гэж байгаа бол иймэрхүү гарцуудыг бас хайж үзэхгүй байсан юм уу? За олон нийтийн хилцүүдийг би харсан радио телевизээр зөндөө хилцүүлэг болж исэн. Мэдээч тэг хурал ёс зүйтэй байх хэвээр хэрэг төв хийсэн бол татагдж явах хэвээр гэдэг энэ нийгмийн сэтгэл зүй олон нийтийн хилцүүлгийг бол заавал дэмжиж байгаа. Тэгэхээр энийг хуульчлахын тулд их хурлын гишүүд өөрсдөө яг тэр хүрээ хязгаарынхаа дагуу санаачлалд ороод ирсэн бол магадгүй өөр өс юм шүү гэсэн. Ийм л юм асууж байгаа. За Ганбаатар гишүүнийг дэмжиж байна таны яриг. Угаасаа хуулийн төслийг хилцүүлэх, хуулийг цааш хэрэгхийг улсын хурлын маань эрхэм гишүүд бүгдээрээ оролцож, хэдэн талаас нь хэлцэж, санаа бодлоо солилцож, нийлж энэ асуудлыг нэг мөр болгож шийдэж үнэлт өгөх ёстой гэж таны ирсэн саналтай санал нэг байна.